За байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдрийнхөө хичээлээ эхэлцгээе. За хичээл эхлэхээс өмнө бүгдээрээ монгол хэлнийхээ ном дэвтэрээ ширээнийхээ өмнө тавиарай. За эхлээд та нар номныхоо 60 монгол хэлнийхээ номныхоо 68 дугаар хуудасаа нээгээрэй. За номоо урдаа тавьчих. За эхлээд одоо санамж аванши багш нь. За эхлээд багшийнхаа маш сайн сонсоороо, багшийнхаа дагаад уншаараа, дараа нь гэрийн даалгавраа бичээрэй. За энэ Үлгэрийн Баатарыг та нар бүгдээрээ мэднэ. Энд хоёр Үлгэрийн Баатар байгаа үз. За хоёр Үлгэрийн Баатар маань та нарын үдсэн үсгийг бүгднгийн нэрлсэн байна. За бид нар 9 сарын 1-ээс хойш энэ олон үсгийг үзэж эхэлчихсэн байна. За бүгдээрээ хамтдаа уншийе. За эхлээд үндсэн 7 гişгээ уншаараа. А, Э, И, О, У, Ö, У. Оо сайн байна. За одоо гүйгүүлэгчээ уншаараа. Им, Ас, Ар, Ах, Ов, Ол, За бүгдээрээ сайн нэг удаа уншчих өөрсдөө. За та нар маш сайн уншсан байх. Хоёр Хүүхэлдэйн Баатар чинь та нарт амжилт хүссэн байна. За эхлээд бүгдээрээ өнөөдрийнхөө шинэ хичээлийг үзэхээс өмнөх хичээлээ баттгаад нэг холбоо үгнүүдийг уншаад үзье. За ингэж холбоо үг уншсанараа та нар бол эхлээд та нарын чинь хэлний чинь баялаг нэмэгдэнэ, дараа нь амархан уншдаг бас нэг арга болно. За бүгдээрээ хамтдаа багшраа дагаж уншаараа. Намайг уншсны дараа чи давтаж уншаараа заа юу. Миний аав. Миний ах. Миний өвөө. Миний эмээ. За дараагийн. Манай үхэр. Манай мал. Манай муур. Манай нохой. Сайн байна. За тэгвэл дараагийн. За бид нар үндсэн 7 гişгээ гүйгүүлэгчтэйгээ нийлүүлээд үе бүтээдэг. За тэгвэл өчигдрийн бид та нар дэвтэр дээр бас бичсэн байгаа. Одоо тэглээ бүгдээрээ үеэ давтъя. За хамтдаа уншаарай багштаа. На. Ни. Ни. Но. Дахиад давтараа. На. Ни. Ни. Но. Ну. Нö. Ну. Давтараа. Ну. Нö. Ну. Сайн байна. За одоо өчигдөр бид нар битүү үе үзсэн. За өнөөдөр задгав үеэрээ үгээ яаж унших вэ? За монгол хэлэндээ ан гүйгүүлэгчийн ард орсон их шүүд бол ихэнхэндээ уншдаггүй. За тэгвэл одоо би яаж унших юм бэ та нар сонсоороо. Ан. Ин. Он. Өн. Зөв. За би тэр анаа, инээ гэж уншаагүй байгаа үз би. Тэгж уншихгүй. Хизээч монгол хэлээр тэгж уншихгүй. За дахиад сонсоороо. Ан. Ин. Он. Өн. За одоо дараагийн үгээ уншъя. За үгээ уншдаг мөн адилхан. Үгийн донд орсон ан гүйгүүлэгчийн дараах ихшгийг хизээч уншихгүй. За чи болохоор нь анаар гэж унших гэж байгаа. Үгүй тэгж уншихгүй. За эхлээд багшаа сонсоороо. Анар. Инэр. Онон. Өнөр. Үнэр. Чи болохоор нь анаар, энэр тэгж уншихгүй. Чи тэгж уншихгүй. За дахиад багштай хамт уншаараа. Анар,
энэр, онон, өнөр, үнэр. Үгийн эцэст орсон буюу үгийн дунд орсон энэ гүйвэлэгчийн дараах ихшгийг уншихгүй. За дахиад нэг. За баяр хүргэе, мундаг байна. За одоо энэ өнөөдрийн бид нарт энэ нохоо маань та нарт 7 үе авчирсан байна. За 7 үе дахид давтаад уншчих бүгдээрээ. За та нар эхнээс уншихаар маш хурдан уншина. На, ни, но, ну, нö, нү. Уншиж гинөө. За давтаараа. За одоо энэ богино нэгшгийг урт тэгшгээр сольж уншийе. За хамт уншаад байгаараа. На, ни, но, ну, нö, нү. За божооз. Үеэсэн тогтоогоод үеийн дээрээ заавал үндсэн 7 гişгээл нэмж уншаад дараа нь богино гişгээ урт гişгээр солиод уншчиход бол маш амархан хөвгтүүдээ. Олон удаа давтаж уншиж байж л хүн хурдан сурна шүү. Нэг удаа уншаад тогтоохгүй шүү. За тэгвэл хэдүүл өнөөдөр нэг жижигхэн их уншаад үзье. За ихээ сайн сонсороо. Багш нь өнгөөр ялгцсан байгаа үз. Энэ та нарын номонд бас байгаа. Намааг уншсны дараагаар нь та нар номоо дагаж уншаараа. Одоо бүгдээрээ номон дээр бас гараа тавиад дагаж яваараа. Бид нар ном уншихдаа ангидаа яаж уншдаг байсан бэ? Тэр шиг хурууга заавал номон дээр тавь. За хан. Би ханаа гэж уншаагүй. Хан. Энэ хэсгийн ард байгаа а гişгээ бид нар уншихгүй байгаа үз. Хэрв чи унших юм бол ханаа гэж ханаа гэж уншиж магадгүй. Тэгж уншихгүй. Тэгж хизээж уншихгүй. Ан гүйвэлэгчийн дараах богино ихшгийг дуудаж уншихгүй. Хан. За энэ өгүүлбэр дотор хан гэдэг үг маш олон байгаа үз. Би ногооноор тэмдэглэсэн байна. Чи тэгэхээр энийг шууд л уншина. Хан. За дахиж уншия. Хан. Энэ хиний хан вэ? Энэ манай хан. Хин хан хийв. Onun хан хийсэн. Энэ сайхан хан мөн үү? Мөн. Сайн хан. За одоо болж гэнэ үү? За дахиж нэг уншаад үзье. Хан. Энэ хиний хан вэ? Энэ манай хан. Хин хан хийв. Onun хан хийсэн. Энэ сайн хан мөн үү? Мөн. Сайн хан. За хичээлээ дуусны дараа та нар өөрсдөө багшийнхаа энэ бичлэгийг дахиж тавьж агаад номноосоо уншаарай. За одоо хэдүүлээ урт үетэй үг дээр на гэсэн залгуурыг залгаад уншаад үзье. Яаж унших вэ? На, ну, ха. За энэ дээр бид нар на гэсэн залгуур залгая. За уншаарай. Хэрв чи энийг уйлж унших юм бол на гэж байгаа үз. На. За на гэж бид нар дэвтэр дээр бичнэ. Бичгтээ ингэж бичээд унших та. Наан. Нуун. Хаан. Ханаа гэж уншихгүй. За дахиад уншия, би сайн сонсороо. Наан. Нуун. Хаан. Харин чи бичгтээ на гэж бичнэ. Нууна, хаана гэж чи бичнэ, жазаасан бичнэ. Харин уншихтаа бол наан, нуун,
хаана. Нөгөө ингэж унших юм байна шүү. За гэрийн даалгавраа тэмдэглэрээ хүүхдүүдээ. За нэгдүгüүрт нь дээрх богино бие урт гიშгтэй үеүүдийг 3 мөр дэвтэр дээр маш гоё хичээнгүй бичээрэй. Хоёрдугаарт нь хаана гэсэн энэ жижигхэн эхийг дэвтэр дээр 2 удаа хуулж бичээрэй. За би уншиж өгье, та нар сайн сонсоорой. Хана. Энэ манай хана. Онон хан хийсэн. Хан ивхсэн. Үл нүүн. За та нар бичгээс өмнө багшийнхаа уншсныг дагаад 2-3 удаа сайн уншиж аваарай. Тэгээд бичиг чинь амархан болно. Багшигаа дагаад заавал хийж байгаарай. За баярлалаа хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээ маш сайн анхааралтай сонссон гэж багш нь итгэж байна. За тэгээд гэрийн даалгавраа мөн уншснаа багш руугаа явуулаарай. За түр баяр та.